шийдвэрүүд гарцсан. Одоо ингээд энэ өвлийн улирлуудад инженерийн бэлтгэл ажлууд хийгдээд 3 сараас эхлээд нөгөө хайрцагын дам нуруунуудаа газар дээр нь цутгах, за карьераа ухаж нөгөө далангийн ажлууд, газар шорооны ажлууд хийгдэнэ. Манай хотын захиргааны байгуулсан гэрээгээр энэ жилдээ урьдчилгаа төлбөрийн баталгаа гаргасан тохиолдолд 500 тэрбум төгрөгийг эх жил гүйцэтгэлээ одоо хийж чадсан тохиолдолд 1 их 8 төгрөгийг одоо бид гүйцэтгэл гаргахаар ингээд төсвийн хуваарьд оруулсан явж байгаа. Бид нар 2027 оны 6 сарын 1-нд гэхэд туулын хурдны зам гэдэг энэ том бүтээн байгуулалтыг анх удаа хүлээж авахаар ингээд сэтгэл хөдлөлөөр ажиллаж байна. Наран туулын зөвлөмж бол эсвэлжсэн шүү дээ бүтээн байгуулалт. Яг нэг хоёр хүн эсвэлжүүлж болно шүү дээ. Хэдэн ч хүн эсвэлжүүлж болно шүү. Тэгэхээр нийтлэг ирэх ашигын хувьд туулын хурдны зам ашиглалтанд орсон тохиолдолд туулын хурдны замын ийм орцгарц экзитүүд дээр бид нар автодолтооны болон барааны одоо захуудыг гаргах чиглэлээр хувийн хвшилтэд хамтарч ажиллая. Төр цаашид автодолтооны төвийн үйл ажиллагаа эрхлэхгүй байя. Төр цаашид одоо барааны захын үйл ажиллагаа эрхлэхгүй гэдэг ийм зарчмаар явж байгаа. Ер нь сэтгүүлч та хэд мэдж байгаа сүүлийн үед Нарантуулаарыг явсан юм байна уу? Би бол сайхан явсан. Нарантуул бол маш одоо хүн багтаа болсон. Одоо бараа үйлчлэгийг хэвсэн захын бодолтоор шилжсэн байна шүү дээ. Мал аж ахуй, хөдөө аж ахуй бараа бүтээгдэхүүнүүд ерөөдөө төвлөрөл явж байгаа. Тэгэхээр тэрийг бид нар хэрэглэгчдэд илүү төвжирлгүй, хүртээмжтэй ийм байх чиглэл рүүгээ төлөвлөлт хийгээд явж байгаа. Хувийн хвшилтэд заавал ойлгуулж, зөвшөлтсөл үлжиж нүг хасах хэрэгтэй. Тэр нөгөө дүүжин дээр маань захын дундуур машины зам томоо явган ажлах хүч бол оруулсан юм шүү дээ. Юу өгөөмөр захын хойдлоор бид нар явган замыг нэгдүгürt гаргая гэж байгаа зүүнтэл хойдлоор, хоёрдугаарт өгөөмөр захын зүүн хойд зүрээс шууд чанга зүүн тишээ нөгөө ахмадын хорлын шинэ тавигдсан зам гэж ядаж байн зүрхт үргэлж авсан замтай шууд зам холбоо одоо газар чөлөөтэй айлуулж шаардлагаа өгсөн явж байгаа. Нөгөө Ярманхад явдаг дүүжин дээр ерөөдөө цамхахгүй босч байгаа. 3 сарын өдөр би тослон гүйцэтгэжтэй уулзсан. 3 сарын сардаа багтаад дүүжин тээвэрч ямар ч үсэн эргэлдэг гэсэн энэ чиглэлээ хүн тээвэрлэхгүй шүү дээ. Эргэлж заавал туршилтын хугацаанд аюулгүй байдлыг хангаж бараг 5-6 сартын ажиллуулах юм. Тэгээд энэний дараа зорчигч тээвэрлэх асуудал яригдана. Энэ бол бүр 18 онд хийгдсэн гэрээ шүү дээ. Намайг ирсэн хойно яг нөгөө ажил эхэлсэн. Одоо 3 сарын 1-2 гээд баг юу нэггүй би сая төрхөн тэр нөгөө кабиныхан нөгөө дизайн юутай танилцаж гарын өсөж авсан. Нэг ч Улаанбаатар одоо замын хөдөлгөөний дөрвөн сахиулгууднаас камера энтер ашигладаг гэсэн юм тий. Энэтэй холбоотой орлого сайжирч байгаа ч юм уу эсвэл дүрм зөрчих байдал одоо та эндээс орж ирэх орлогыг юу гэж харж байна. Хэдэн хувьд нь одоо энэ камержуулалт маань ажиллаж байна. Тэ нөгөө цагдаагийн зохицуулалтаар нөгөө ерөнхий хөдөлгөөн юм уу хийхээр AI-аар зөвчөр дүрм зөрсөн гэж бүртгээд байна гэдэг иргэдийн гол бас байгаа даа тийм. Би яг хуульцууд дотоод хэргийн сайд дээр ажиллаж байгаад камерыг нэгдсэн системийн төслийг хуучин юм дээр анх бид нар эхлүүлсэн. Тэгээ би чи гинтгэнд нэг өдөр хөөгдөд дот руу явсан шүү дээ. Та дүрстөө мэдж байгаа. Тэгээ би тэр үед шууд тэр хэрэгжүүлж исэн техникийн тэнцвэрийн төслөө хот дээр авчираад хамгийн ихний захирамж ургаал ажиллуулсан. Одоо камерын нэгдсэн систем 9 дүрэгтэй төвтэй, нэгдсэн төвтэй 175% нэг зэрэг камераар хэмжээ 2200 бараг 50 гаруй гол болон туслах замууд хэмжээ. Одоо бүх нөгөө годомж талбайд тавигдсан хувийн секторын камеруудыг одоо нэгтгэх нийлүүлэх ажлыг цагдаагийн байгууллагатай хамтраад явуулж байна. Ер нь бол тэр торгуулийн орлогоор хуулинд бичсэн шүү дээ. Тэр хотод нэг орлого болж авахгүй. Торгуулийн орлогын 40% нь орон нутагт ногддог. Үлдсэн нь улсын төсөв авдаг. Орон нутагт ногдсон 40%-ийнхаа 50%-ийг энэ камера арчилдаг, камера өргөтгдөг, камера шинчилдэг ийм зүйлд зориулна гэд гэмтэр зөрчилдөд тэмцэх тухай хуулинд 2021 онд би тухайд одоо санаачлаа тэр заалт орсон. Яагаад өмнө нь маш олон камерууд хийгдээд ажилтгүй байсан гэхээр нэг туус ажиллаад нөгөө арчилгааны зардалгүй, ашиглалтын зардалгүй шууд хаяа явчихдаг байсан бол
энэ зүйл одоо байхгүй тус бүрдээ хариуцагчтай болж байгаа. Дэд төвүүд дээр камеруудаа дахин одоо давхар хяндаг юм системүүд болсон. Бүх дүүргүүд дэд төвүүдтэй болсон. Сүүлийн үед онц ноцтой маш олон гэмтрүүд энэ камерын нэг системээр илэрч байгаа гэж байна. Зөвхөн AI дээр бол бид нар нэг сарын нэгнээс торгуулаа ногдуулъя гэж хууль тэгж бичигдсэн. За тэр болтлоо дандаа сануулах одоо энэ мессежүүд очиж байгаа. AI-г бид нар нөгөө код бичихийн тулд маш олон удаагийн тэр давтамжтай ялангуяа автомын зураасууд биш тасархай шугамуул эргэх одоо хөдөлгөөн хийдэг уузрууд дээр дандаа ийм чиглүүлэгч зураасуудыг дахиж шинжилэх ажлууд хийж байгаа. За энэний дагуу дахиад камер өөрөө уншиж ээж тухайн нөгөө хүний алдааны магадлал багтаагаар тэр хүнийг зөрчил гаргасан хэсгийг шийднэ. Давхар зохицуулалттай явж байгаа тохиолдолд цагдаагийн тээврийн цагдаагийн зохицуулагчийн зохицуултыг одоо зөв гэж авч үзэх ийм одоо орж байгаа тохируулга орж байгаа. Нийтдээ замын хөдөлгөөний дүрм зөрчих 10 төрлийн зөрчил дээр AI одоо код бичих ажил явагдаж байна. Бас нэг юм одоо үүдний үйлдвэрлэгч энэ дууссан. Тэр бид хариуцахгүй одоо Улаанбаатар хотын одоо утааны үйлдвэрлэл эхлэж байна. Ер нь үйлчлэлт одоо эхлэж байна. Улаанбаатар хот маань үйлчлэлтийн бэлтгэл ажлыг хангах энэ ажил хэдэн үетэй байгаа. Ер нь тулгамдж байгаа энэ ажлууд юу байна? Таны Хөөш борлуулахын тулд яагаад заавал шинээр аппликейшн нээсэн. Тэгээ иргэд тэр дундаа төөрөлтөд аппликейшнээр татчихгүй ч гэдэг юм асуудал байгаа шүү дээ. Альнаас нь тулгамдсан асуудал юу? За эндээс хариулчих. Билээ үйлчлэл. Гэхдээ угаасаа хуучин сайн гэд карт байгаа шүү дээ. Тэр картаараа авчуулна. Яг бүх айлуудад тараацсан хэрэглэгчд үүсгэх төгөөс 170 эдэн мянган картыг сая бүгдийг шалгаж үзсэн. Бүгдэнд байна. Хүсвэл хотуулаа гэдэг брэндээр хотлоор аппликейшнийг татвал Улаанбаатар хоттой холбоотой бүх үйлчлэгийг цагмаар авдаг, захиалдаг, онлайнаар шууд хотын захиргаанаас өссөн одоо шийдвэр хариултуудаа авдаг ийм аппликейшн бид нар бий болгосон. Тэрний зүгээр нэг дотор нь байгаа нэг одоо цэс нь нүүрсний борлуулалт байгаа. Яагаад энэ нүүрсний борлуулалтыг бид нар нэлээд юм чангахдахгүй болохгүй вэ гэхээр энэ дандаа алдагдaltaй үйлдвэрлэж байгаа нүүрсийг Улаанбаатар хотоос гадагшаа хөдөө орон нутгууд руу тээвэрлэх ажил өнгөрсөн жилүүдэд явагдсан. Тэгэхээр хотод алдагдлал нэмэгдээд идэг. Ийм учраас энийг яг хэрэглэгчл авах хэрэгтэй гэдэг ийм байдлаар яаж байгаа. За яг тулгамдж байгаа гол бэрхшээлийн үед бол инженер хангамжийн шугам сүлжээний одоо насжилтын асуудал байна. Сая бид нар энэ 2 жил гарan янз бүрээр дуудуулаад энэ хотын төвийн гол магистратуудыг шинжиллээ. 2А гэдэг шугамыг 11-ийн ГД гэдэг шугамыг шинжилгээ ажил явуулж байна. Тэгээ манайхаж нөгөө газар ухлаа алт ухлаа л гэдэг байгаа. Энд чинь өөрөө шинжилэх бид нар нөгөө Улаанбаатар хотын анханасаа хийгдэхтэй хонглын системгүй хийгдсэн. Тийм учраас тэгэл насжилт дуусгаар зайлшгүй ухтгал ийм асуудал яригдж байгаа. Одоо 3-4 хороолын голын алт ухах үйл ажиллагаа ойрын төсвөрт хийгдэхгүй хаа гэж бодож байна. Яг үл сая сүүлийн шугам сүлжээг солиод дууссан. Одоо компани газар ухаа явна. Би чойжил сүрэн сайтын гээгүй. Чойжил сүрэн сайдаа энэ эрчим хүчний яамны захиалгаар дулааны шугам сүлжээ шинжилж байгаа компаниудыг нөхөн сэргээлтийг хийлгэж хийсэн. Тийм. Энэ сая би хүртэл уулзлаа. Энэ компаниудтайгаа та намайг уулзуулж өгөө. Хотынхан болохоор намайг энэ тэмдгүү одоо газар ухад сэнтийчих дуртай асуудал хотыг там болгоод байна гэдэг. Дулааны үйлрэлт оролдоод бүх байгууллагууд зэрэг газар шорооны ажиллагаа хийж байна. Тэгээ эргээд нөхөн сэргээлт нь хоцрогдоод хот дээр бүх асуудал ирж байгаа учраас бид нар нөхөн сэргээлтийн хийлгээгээд би маргааш хотогчдын компаниуд болон энэ эрчим хүчний шугам сүлжээ салсан компаниудад уулзахаар төлөвлөж байгаа. Тэр үйлчлэлтэнд хамгийн хүндрэлтэй 23 зүйл байна. Нэгдүгээр энэ Улаанбаатар хотод замбраагүй орон сууцчууд барилгажилт явагдсан шалтгаалаад энэ тэмдгүү хувийн шугамууд татаад тэр шугамаа бусдад дараагийнхад амлалт зардаг. Нөгөө түрээсэлдэг нөгөөхөө засвар шинжил хийдэг. Өвөл болохоор задрахаар хот очиж нөгөөх нь аваад нөхцөл ажилладаг юм байна. Одоо зайсанд бол одоо нэг шугамыг эзэмшиж байгаа хэд хэдэн компаниуд хичнээн дамжуулж авдаг. Тэгээд дотроо зэвэрлэгтэй шугам сүлжээ
усандаа тавьсан. Адилхан бид нар зайсангийн юуны ярамгийн усны гол магистрал шугам бүрэн шинжилсэн шүү дээ. Одоо иргэд зэгчээ харилцахгүй аргагүй шүү дээ. Тэр чинь салбар шугам, босоо шугамаа шинжлэхгүй л тэр шинжлэхдэггүй. Тэрийг одоо барьсан аж ахуйн нэгжлэгтэйг л өөрсдөө тооцоо. Бид нар усныхаа хувьд ярамг дээр гол магистралаа хот өөрөө бариад авсан. За одоо бид нар энэ дулааны шугам бохрын шугамыг бас хот өөрөө шинээр тараас гаргаж айлуудын газар чөлөөлж хийя гэдэг асуудал ярьж байна. Хоёр дахь хүндрэлтэй асуудал орон сууцны хувийн конторууд асуудал. Нөгөө тариф нэмэгдээгүй конторууд ерөөсөө тэр хариуцж байгаа шугам сүлжээнүүдэд шинжил хийгээгүй. Нодлон одоо айгүй хүнд зүйлүүд гарсан шүү дээ. Энэ Баянзүрх дүүрэг цайзын урталд шүүгэн шийдвэр гүйцэтгэх ерхий газрын ажилтны орон сууц яг өвөл цатарсан. Очоод ухаад үтсэн чинь ямар ч лоткий байхгүй зүгээр дулааны шугамыг газар болцсон байсан. Гих мэтлэнгийн ийм одоо зүйлүүд бол хоёрдугаар том хүндрэлтэй асуудал. За гуравдугаар асуудал бол манай энэ галгааны үйлрэл хэрэгсэнтэй холбоотойгоор айл өрх нүүрс төлж байгаа айл өрхүүдээр маш олон удаагийн давтамжтай сургалтууд өгөөд өгдөг. Гэтэл 100 яндангаа шинжилгээгүй яндангаа суглаад өрхөө бүтээсэн ийм одоо асуудлууд тусалж хүний аймаас эрсдэл ийм өрчлөлтүүд байна. Тэгээд нөгөө хотын одоо ажлыг өнөөдөр би сэтгүүлчтэй ойрын төсөв таараагүй яриул одоо нэлээд хурд ярих баг. Би ч одоо та хэдэд бас мэдээлэл өгөх зөв гэж бодож байгаа. Өвлжилтүүд ерөөхдөө бид бэлтгэл ажил гаргацсан. 5 толгой сайжруулсан түвшний үйлдвэр сүүлчийн 50,000 тонн нийтлэнгээ үйлдвэрлээд дуусч байна. За энэс хойш импортын одоо нүүрсээр бид нар энэ 10 сарда импортын нүүрсийг олон нийтэд төлөвлөнө. За 10 сарда багтаж төр хувийн хвшлийн түншлэлээр Улаанбаатар хот нүүрс пиролизийн үйлдвэр байгуулах тендер зарлаж байгаа. Өөрөөр хэлбэл бид Багнуурын нүүрсний уурхай дээр түшгэлсэн Багнуурын эко хажуудын парк дээр хот тодорхой ширтээ үлдсний хувийн сектор гаргасан нүүрсийг гүн боловсруулдаг ийм үйлдвэрийг барьж дотоодын нүүрсээрээ цаашид Улаанбаатар хотыг төдийгүй хоцорон газруудыг хагас коксын одоо нүүрсээр хангах ийм чиглэлээр бид нар тендер зарлах бэлтгэл ажил хангаж байна. Өчигдөр нийслэлийн иргэдийн төлөвчтэй хуулаад надад энэ төрлийн төр хувийн хвшлийн түншлэлийн одоо тендер зарлах эрхийг олгосон. Эмхээр ингээд зүүрээ яг хитэн үйлдвэрлэх байгаа л энэ. Тэр бидний асуудал биш. Тэрийг эрчим хүчний яам цаашдаа өөрсдөө авах хэрэгтэй. Бид нар энэ өөрсдөө хагас коксыг үйлдвэрээ байгуулчаад энэ одоогийн энэ байгаа сайжруулсан тооцоололт холбоотой бүх харилцааг дуусгар болгож холбогдох яамд төлөвлөж байна. үйлдвэрийн хасагт оруулна гэж тооцож байгаа. Яг энэ бол ер нь тэгээд нэг 20 сарын л ажил шүү дээ. Одоо ойролцоогоор энэ юун дээр Эрдэнэс Монгол дээр нэг тэзүү явж байгаа. Энэ нэг 150-аас 180 саяын хооронд тэзүү эцлэгдэхээр байлаа. Тэгэхээр бид нар тэрнээс өндөргүй байдлаар одоо тэзүү босруулах түүнтэй холбоотой нөгөө барьж ашиглаж шилжүүлэх нөхцөлтэй. Өөрөөр хэлбэл бид мөнгө гаргахгүй айл болох нөгөө үйлчлэгээ equity finance үеийн эрсдлийн хуваалсан тодорхой хувийг л хот гаргана. Үлсний хувийн сектор өөрөө гаргана. Ийм төр хувийн хвшлийг явуулна. Манай хог шатаах үйлдвэрийн төр хувийн хвшлийн түншлэлийн хэлцэл эх 7 хоног дуусж байгаа. Гэрээ идэж байгаа. За ТЭЗ 5-ын хэлцэл бас эх 7 хоног дуусж байгаа. Ингээд 10 сарын 7-нд иргэдийн урлаар эцсийн гэрээ байгуулах зөвшөөрлөө аваад ингээд одоо ажлууд эхэлнэ. Бид нар ер нь Улаанбаатар төр хувийн хвшлийн түншлэлийг хамгийн анх загвар болгож бид нар хийж байгаа. Одоо юу марсаж байна энэ? 26 оны Улаанбаатар хотын төсөл бүгд. За 4 гаруй их 80 төгрөг болно. За урсгал зардал 1.4 болно. За өнгөрсөн оны шилжиж байгаа ажлууд гээд бас тодорхой дүн байгаа. Бид нар урсгал зардлыг аль болох бууруулахыг хичээж ажиллаж байгаа. Гэхдээ улсын төсөвт бид нар 180 орчим тэрбум төгрөгийг төвлөрүүлж өгнө. Дээр нь эх жил болох КОП-той холбоотой урсгал зардлыг Улаанбаатар хот хариуцсан. Нүүрс химийн үйлдвэр бусад энэ том төслүүдийн equity finance-ыг хот өөрөө хариуцсан гэдэг нэлээд юм хүндхэн төсөв болж байгаа гэдэг бас та бүхэнд хэлье. Анхны асуудал энэ төсвийг хэлэлцэж баталсан шүү дээ. Тэгэхээр Мэдөө тэр төсөвт өөрчлөлт оруулсан. Тий нөгөө нэг төлсний нөгөө шүүхэн шийдвэр гарсантай холбоотой тэрийг төлөх 20%-ийг л
төсөв дээрээ тавьсан. Би 26 оны төсөв ярьж байна. Төсвийн тодтгол гэж хоёр өөр шүү дээ. Нөгөө төв цэвэрлэх байгууламжийн одоо өвдөж шинжилгээ болоод та нэг хэвлэлээр хэмжүүлээ мэдээлэл гаргасан байсан шүү дээ. Энэ ашиглалтанд орсон ч гэсэн лагнаар арилгахгүй гэдэг тэгжсэн. Тэгэхээр энэ дээр нөгөө ямар асуудал байсан бол уг нь бол 17 онд Монгол улсын засгийн газар гэрээ хийхдээ нийтдээ 300 сая Америк долларын төсөв төртөгтэй одоо хөнгөлтөө зээлээр цэвэрлэх байгууламж их гэрээ хийсэн. Уг нь бидний яг хүсэжсэн гэрээний нийт одоо тухайн үеийн тэзүүгийн хашаар бол 368 сая төгрөгтэй байсан бол нөгөө сая доллараар байсан бол нөгөө лаг шатаах буюу үнэр гаргахгүй төсөл хэрэгжих байсан. Гэтэл лаг шатаах үйлдвэр нь баригдаагүй. Хоёрдугаар цэвэрлэх байгууламжтай холбоотой би удахгүй хэвлэлийнх нь газар дээр мэдээлүүд өгнө. Энэ туулгын бохирдол арилгахгүй. Яг тэгвэл энэ аж ахуйн нэгжүүд бүгд нэг 40 гаруй аж ахуйн нэгжүүд урьдчилан цэвэрлэл хийхгүйгээр энэ цэвэрлэх байгууламж асуудлаа шийдэж чадахгүй. Одоо алтан булаг сум хүртэл туулгын нөгөө доор ингээд бараг метр гарan нөгөө цэвэрлэх байгууламжийн дутуу цэвэрлэгдсэн лаг үүсчихэд байгаа. Тэгэхээр энэ хавар хүн мал ундаалахыг хэсгүү ийм байгаас. Тэгэхээр цаашид бид нар юм хийгвэл нэгдүгээр лаг шатаах үйлдвэр дээр би сая бичгээ сангийн ямар өгсөн. Шинэ техник эдийн засгийн үндэслэлээр нэг 120 хэдэн сая доллараар лаг шатаах үйлдвэр хийн 10 мегаваттын эрчим хүч үйлдвэрлэнэ гэсэн ийм одоо агуулгатай. Тэгээд лагийг бүтэн шатаана. Энэ зөвхөн манай цэвэрлэх байгууламжийн лаг биш шүү дээ. Монгол улсад нэг ч лаг шатаах үйлдвэр байхгүй. Бүх суурин газрууд Улаанбаатар хотод бараг 10 гаруй цэвэрлэх байгууламж байгаа. Морингийн давааны, Гачууртын, Налаагийн гэх тээ. Эдгээр бүгд хөрсөнд болж байгаа. Нөгөө гадаа хатаагаар нөгөө үнэрч гарч байгаа. Тэгээд болчихж байгаа. Эмэлтийн цаанаа очиж болчихж байгаа. Манай одоо энэ бусад хөгжсөн улс орнууд яаж байгаа вэ гэвэл лагаа шатаагаад эрчим хүч гаргаад үлдснээр нь барилгын материал хийж байгаа байхгүй юу. Тэгээ бид нар ийм хэмжээнд одоо асуудлаа шийдэж чадаагүй. Энийг шийдъя. Засгийн газар баталгаагаа гаргаад өгөөч гэгээд сангийн яам руу бичгээ явуулсан. Засгийн газар баталгаа гаргаж өгвөл лаг шатаах үйлдвэрийг бид нар EPCF гэдэг нөхцлөөр тендер зарлах бүх бэлтгэл ажил сая энэ 100 хийгдэд дууссан. Лаг шатаах болцсон юм дараа Тэр үед Ятан засгийн газраас 300 сая долларын хүрээнд хөнгөлтөө зээл батлаа гэж цаанаас лимит ирсэн. Гэтэл нийт хийгдэх ажил нь 368-аас учраас байгаа мөнгөндөө тааруулаад цэвэрлэх байгууламжийг хийсэн. Одоо тэгвэл лаг шатаах үйлдвэрийг хийх бид нар зөвшөөрөл хэрэгцээ өнөргөө болно. Хизээ яаж хийдэг вэ? Нэг энэ чинь бас нэг 20 гаруй сарын ажил шүү дээ. Энэ чинь турбин генератор ухсрах шүү дээ. Хамгийн багадаа тийм. Энэ тэгээд энэ хот орчмын бүх лагуудыг авч чадах байхгүй. Зөвхөн цэвэрлэх байгууламж юм биш. Хот орчмын одоо нөгөө лагер тусламжаас ирж байгаа тэр мэд лаг ирэхгүй л дээ. Цэвэрлэх байгууламжуудаас лаг ирнэ. Энэ нийслэлийн угсармал орон сууцуудыг дулаалах төсөл 18 тэрбумын тендер зарласан байна л. Энэ ямар ажлууд хийгдэх юм? Энэ хувийн орон сууцууд ингээд нийслэлийн төсвөөс зарцуулаад дулаалаад байгаа юм. Шууд дуулаад хэвлэхийн хөөгд яг зогсоодгүй. Энэ нөгөө хотыг Энэ юу 40 нийтгүй юм тааж байгаа болоо 40 дидүүд нөгөө нэг жижиг дидүүдтэй болгоно баян шүү дидүүд тэр хууль нэг жилээр хойшлцсон шүү дээ. Тэр хуулийг хэрэгжүүлэх юуг хойшлуулсан шалтгаанаа хот бэлтгэл ажлаа хараагүй байсан гэж тайлбарлагдсан зарим гишүүд. хотоос хамаагүй. Энэ өөрөө засгийн газар өөрөө ажиллах хэрэгтэй шүү дээ. Тэр барилга хотоо болт яам аа. Бид нар эргэлтийн цэгүүдэд өгсөн. Одоо тэгээд тэр яамдаас та эдийн сайдраас юм асууж байна. Энэ бүх ажил чинь сайдраас юм шүү дээ. Тий.